Сайн байцгаана уу? Америк нэгдсэн улсын Utah мужийн дахин нэгэн өглөө эхэлж байна. Өнөөдөр 4 дахь өдөр хеликобактерийн бактерийг хөөх хэмжлэгээний 4 дахь өдрөө би хоолныхоо дэглэмийг маш сайн барьж байгаа. Тэгээд хоолны дэглэм барихад цагаараа хооллох нь үнэхээр чухал юм байл шүү. Цагаа халахсвал үлсэн илүү юм эдэн. Тийм болохоор яг цагтаа хоолоод яваад ерөөс үсэхгүй лээ. Тэгээд өглөө босоо жингээ үзсэн дахиад 1 кг хассан байсан. Миний жин 65 дээр нам гатсан байсан. Маш их жин нэмсэн. Тэгээд одоо миний жин хөдлөөд үнэхээр баяртай байна. Маш гоё байд юм байна. За тэгээд хеликобактерийн хажуугаар мэдээж би нөгөө харшилмаа 12 удаа маш хүнд харшил аваад харшлын шинжилгээний тест явуулсан. Эхний шинжилгээнүүд нь лактозны харшилтай, муурны харшилтай, шэлфишний харшилтай гэж гарсан. Тэгээд одоо энэ патчналт нь болохоор хамгийн сүүлийн одоо харшлын тест. Тэгээд энэ 5 өдөр патч наагаад байлгаад 3 дахь өдөр нь очиж авахлаа 5 дахь өдөр нь хариугаа сонсд юм лээ. Тэр хооронд ерөөсөө усанд орж болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр болохоор би одоо нэг иймэрхүү өөрийнхөө царийг харуулахгүй эмчлэг хийж байгаа шүү. Тэгээд ямар ч байсан миний харшлын шинжилгээ дуусчаад юунаас харшилтай, юунаас одоо ямар газар байж болохгүй байхгүй мэдж байгаа болохоор маш их баяртай байна. Та бүхэн бас ажилтаа ингээд тодруулж зүгээр юм байл шүү. Баяртай намайг дагаарай.